Боломжийг олж харан зөв цагт сайн үдэл хийх нь амжилт авчирдаг. Өөрийн бизнесээ доктортой өргөжлүүлж илүү ихээр өргөжин дэлхийг зорж буй таны төслийг Капитрон банк санхүүжүүлнэ. Үнэт цаг ихтэй хэн нэх төлбөрийн уян хатан нөхцөлтэй бизнесийн зээлийг санал болгож байна. Баялаг үтээгч таны шийдвэр амжилт болж биелэлээ олох тэр баяр төмчийг бид хамтдаа тэмдэглэх болно. Амжилттай бизнес бүрийн ард Капитрон банк. онд Монгол улс нэг алхмаар урагшилж, Монгол улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5.3%-аар нэмэгдсэн өмнөх оны 1%-тай харьцуулахад томоохон үзүүлэлт юм. Монгол улсын бизнесийн болон үйлдвэрлэлийн зах зээл дэлхийд өрсөлдөхүйц хурдтай өсөж байна. MCS States энэ бол дэлхийн үйл хөдлөх хөрөнгийн стандартыг Монголд авчрах хөгжлийн нэг гарц юм. MCS States компани нь үйл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр 2011 онд байгуулагдаж, үйл хөдлөх хөрөнгийн менежментийн олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх уриатаагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сайн байна уу сэтгүүлч байгаад? Сайн байна уу жавхлан? Шинэ оны минь төргий. Баярлалаа танилцуулж. Тэмүүлэл таны хөтлөн урагшаа Монгол төсөл. Жишээлбэл Bella Vista, Buddha Vista, за одоо биднээсийн байгаа ASEAN-ийн хөрөнгө оруулалт нь бол нэлээд өндөр. Тэгэхдээ цаашдаа бол одоо ашиглалтын зардал бол ингээд 2-3 дахин багасгаж чаддаг юм шиг л. Стандарт буюу тансаг зэрэглэлийн башаа их хэрэлттэй байдаг юм байна Монголд. Басчлалтын тухайд нь үн цэнийг байнгын өсгөж байхад бол оршдог. Тэгэхээр аль зах зээл дээр л хэрэгцээ бол байгаа. Салбарын хөгжилд одоо хөв нэмрээ оруулах чал яваа тийм аа. MCS States компани 2011 оноос хойш үйл хөдлөх хөрөнгийн зах зээлд бас үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр яг энэ салбарт хамгийн хүчтэй гол тоглогч байхын тулд та бүхний баримталтай зарчим юу вэ? За MCS Group тэр дундаа MCS States манай компанийн хувьд бол Монголын зах зээл дээр өөр бусад компаниудын хийх одоо боломжгүй гэдэг ч юм уу тийм шинэлэг зүйлийг л одоо зах зээл дээр хийхийг их одоо эрхэмлэж ажилладаг тийм компани байгаа. Манай States-ийн хувьд бол мөн адил одоо үйл хөдлөх хөрөнгийн менежментийн салбартаа одоо дэлхийн хөгжлийг одоо авчрах, Монголд авчрах тийм зорилготой ажилладаг. Монголд энэ зах зээл орж ирснээс хойш 20 жил өнгөрсөн байна шүү дээ, тий. За States компани бол одоо 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Биднээс 11 оноос бол үйл ажиллагаа эхэлсэн. За тэгээд бид дотроо яг ингээд одоо менежментийн багтаа ч юм уу ингэж ярьдаг л да. Ер нь одоо өмнө бол энэ үйл хөдлөх хөрөнгийн менежментийн салбар гэдэг нь ерөөсөө тусдаа яригддаг. Дандаа нийтээрээ барилгын салбар гэж авдаг гэсэн. Одоо бол тэгээ биднээсээ харж байгаагаар үнэхээр Монголын эдийн засаг одоо 10 оноос хойш 10, 11, 12 гэдэг үндсэндээ 14-ийг дуустал 15 жоохон удаашаад гэсэн нэг 4-5 жил бол үнэхээр одоо эрчимтэй хөгжсөн эдийн засаг маань. Тэр нь бол мэдээж хамгийн гол төлөвлөсөн бол уул уурхайн салбар байсан. Уул уурхай эдийн засгаа одоо дагаад үсдэг бол үйл хөдлөх хөрөнгийн салбар байгаа. Тэгээд тухайн үед бол үнэхээр одоо уул уурхайгаас одоо болсон мөнгө гэдэг ч юм уу айгүй их компаниуд бол барилгад одоо хөрөнгө оруулалт оруулсан. Тэгээд бидэд ингээд одоо статистик тоогоо харахад хүртэл тэр миний яг дурдсан 4-5 жилд бол одоо барилгын салбар бол үнэхээр одоо бүүм болсон гэж ярьдэн шүү дээ. Тийм болсон. Зүгээр биднээсээ харж байгаагаар бол тухайн үедээс хүмүүс бол барилгаа ямарчсан барьчаад дараагийн менежментээ юу гэдэг нь бас яаж хийх үү одоо ямар компаниар хийх үү гэдэг ч юм уу бас жоохон тэр тал дээрээ жоохон одоо эдлэг муутай ч юм уу да. Тэгээд одоо бол үнэхээр одоо Улаанбаатар хотын энэ үйл хөдлөгийн зах зээл дээр бол одоо дүүргэлт муутай ч юм уу эсвэл одоо дараа нь менежментээ авч явах асуудлууд бол зөндөө байгаа. Тийм учраас одоо л одоо өнөөдөр одоо ингээд 17 18 оны босох дээр бидэд ирсэн. Энэ үед бол одоо
үйл хөдлөмийн менежментийн салбар гэдэг бүр тусдаа ингээд нэршилдэг болчиход байгаа. Тий. Тэгэхээр бол үнэхээр одоо шинэлэг салбар. Тэр салбар дундаа бол бид ямар ч сан одоо дэлхийн стандартыг бас багаарч хүлээж гисэн ингээд Монголд хэрэгжүүлж энэ салбарыг одоо салбарын хөгжилд одоо хөв нэмрээ оруулах чиглэл яваа тийм хамт. MCS Group, MCS Estates те яг хичнээн одоо барилгууд дээр объектууд дээр ингэж яг гол төвлөрж ажилладаг байна. MCS Group одоо сүүлийн 2-3 жил ингээд ойролцоогоор нэг 20-од гаруй ийм идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг охин компаниуд байдаг. 5 ийм бас жижигхэн групп дотроо жижигхэн ийм группүүдэд хуваацсан. За тэгээд тэрний юу гэхээр уул уурхай одоо ICT, уул уурхайд бол одоо MMC те ICT-д бол одоо Unitel, Univision, DDS гэдэг ч юм уу. За тэгээд 3 дахь нь одоо манай үйл хөдлөмийн салбар, өргөн хэрэглээний бараа, тэгээд бусад гэж ингэж ангилдаг. За манай States компани бол яг одоо үйл хөдлөмийн салбарт манай жижигхэн группт бол одоо бас 5-6 компани байдаг. Тэрний юу гэхээр нэгдүгээрт бол MCS Property яг одоо барилгын менежментийг гүйцэтгэж одоо хийдэг. Тэгээд одоо манайх болохоор баригц одоо дууссан барилга дээр life cycle management гэж ярьдаг. Одоо барилга бол нэг 2-3 жилийн дотор яваад дуусчдаг. Тэгээд бэлэн болоо гэхэд дараа нь тэр тухайн барилга нь өөрөө насжилт нь одоо юунаас хамаарат 20-40 жил ч юм уу байдаг. Тэр урт хугацаанд бол бизнес менежмент хийдэг гэсэн үг тийм. Тэгэхээр би зүгээр энэ өөрөө хэлэх гээд нөхөр яг тэр урт хугацааны турш менежментийг хийдэг компанийн хувьд бол манай одоо гол зорилго бол одоо бизнесийн бас нэг том үзүүлэлт бол тухайн тэр насжилтын тухайд нь үн цэнийг байнгын өсгөж байхад бол оршдог. Энэ бол манай хувьд одоо манай бизнесийн айгүй гол үзүүлэлтийн нэг нь. Тэгэхээр тэр үн цэнийг яаж өсгөх вэ гэхээр одоо биднээс одоо орон суугч ямар ч зорилтоос үл хамааран одоо номер 1 одоо property management-ийг зүгэх нь гэдэг. Property management-д бол одоо үндсэндээ 3 хэсгээс бүрддэг. Хамгийн одоо үндсэн 3 үйлчилгээ юу гэхээр одоо за нэгдүгээрт харуул хамгаалалт аюулгүй байдлын үйлчилгээ, хоёрдугаарт одоо цэвэрлэгээ үйлчилгээ өдөр тутмын тэрэн дотроос хогийн менежмент орчдөг цэвэрлэгийг орчино. Тэгээ гуравдугаарт мөн одоо маш чухал бол одоо шугамж хүлжээний ашиглалт гэдэг. Энэ одоо 3 юм үйлчилгээг нийлбэрээд ерөнхийдөө property management гэж яриад байна. Тэгэхээр биднээс энэ 3 үйлчилгээг одоо өөрийн эзэмшлийн энэ объектууд дээр биднээс өөрсдөө хийдэг гэсэн үг. За манай яг компани одоо менежмент хийж байгаа өөрсдөө эзэмшлийн портфолиод ойролцоогоор 54,000 м2 биднээс одоо яг менежмент хийж байна. Тэр дундаа манайх үйл хөдлөх хөрөнгүүдээ үндсэн 4 категорид хуваачтай. За манад орон сууцны зорилттой одоо объектууд байгаа. Жишээ нь гэвэл Bella Vista, Buddha Vista, за одоо биднээс энэ байгаа Ascend гэж. Бидний байгаа энэ хэсэг гэх юм бол яг Ascend Village-ийн одоо нэг байран дотор бит хоёр байж тэгээ нэг байшин дотор яг энэ Ascend төсөл дээр танах ямар оролцоотой ажилласан юм бэ? MCS компани. Одоо Ascend Village дээр одоо 180 гаруй одоо үндэсний компаниуд одоогаар би оролцож маш богино хугацаанд энэ төслийг одоо хийж гүйцэтгэсэн байгаа. За энэ гол одоо барилгын гол гүйцэтгэгчээр бол одоо MCS Property компани маань ажилласан. MCS Estates компани болохоор одоо ерөнхийдөө доторх интерьер дизайн одоо тавилгажуулалтыг хийлгээд одоо байрыг бүрэн одоо гүйцэд бий болгосон тийм байдлаар хамтарч ажилласан байгаа. Тэгэхээр яг ямар одоо интерьер дизайн ямар орчинг одоо уур амьсгалыг бүрдүүлэхийг зорж ажилласан бэ? Тэр зорилгодоо хүрч чадсан болоо та бүхэн? Яг уу яг энэ миний илчлэн одоо энэ дизайн зургийн концепцийг гаргаж байгаа манад бас том баг бий л дээ. Бүх одоо манай 53 байшны доторх одоо дизайн нь бол аюу тийм модерн талдаа модерн барилга барихыг зорьсон байгаа. Мөн дээрэс нь одоо Монголын одоо хэв маягийг одоо хвшлийг үзүүлэх тийм одоо зорьсон байгаа гол зорилгод. Тэгээ мөн энэ дээрээс нэмж хэлэхэд Ascend Village төслийн бас нэг том онцлог тал нь бол одоо ийм бүх 53 одоо хаус нь өөртөө газрын гүний дулаанаар одоо дулаанаа авдаг ийм шийдэлтэй байгаа. Энэ өөрөө яг зүгээр ихний хөрөнгө оруулалт нь бол нэлээд өндөр. Тэгэхдээ цаашдаа бол одоо ашиглалтын зардал бол ингээд 2-3 дахин багасгаж чаддаг юм шиг л. Урагшаа Монгол төслийн ерөнхий ивент тэтгэгч Амжилт Бүхний ард
Capital банк. MCS компани ерөнхийдөө яг маркетинг борлуулалт тал дээр ямар одоо үйл ажиллагаа, ямар бодлогыг барьж байна. Ер нь бол нийгмийн сэлжүүнүүдийг хэр их ашиглаж байна. Үйл хөдлөнгийн зах зээл дээр одоо 3 брэндээр одоо брэнд нутагшуулах гээд ажиллаж байгаа. За Vista өндөр зэрэглэлийн брэнд, Vita яг дундаж зах зээлийг төлөвлөсөн. Тэгээд Viva гэдэг нь одоо илүү залуучуудад яасан тийм бага метр квадраттай тийм байрууд. Тэгээ энэ 3 брэндийн хүрээнд л бүх борлуулалт маркетинг үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд ер нь бол одоо сүүлийн 4-5 жил бол одоо дижитал маркетинг буюу одоо интернет маркетинг одоо олон нийтийн сүлжээг бол мэдээж ашиглаж байгаа. Яг хоо бидэд бол илүү ингээд одоо жишээл би зүгээр жишээ болгож хариул одоо манай Unitel гэдэг ч юм уу те ингээд нийт ингээд бүх одоо монголчууд нийт масс зах зээл рүү ханддаг тийм бизнес байгаа. Манай хувьд бол одоо харьцуулах юм бол арай өөр. Тэгэхээр бидэд бүр тийм одоо бүр массын тийм одоо аргаслууд хэрэглэхээс илүүтэйгээр одоо яг тийм зорьсон тухайн зах зээл рүү зорилтод тийм бодлого л явуулдаг та. Бид яг одоо Budda Vista-гийн лобби хэсгээр орж ирсэн байна. Budda Vista бол MCS компани зах зээл дээр одоо гаргаж байгаа 3 брендийн нэг нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр MCS компани ямар үүрэг оролцоотойгоор ажиллах юм бэ? За, Budda Vista төсөл маань манай Vista брендийн 2 дахь том зохицуулбар төсөл байгаа. Тэгээд 2014 онд ашиглалтанд орсон 109 айлын уул хүчин чадалтай төсөл байгаа. Тэгээд гол онцлогуд гэвэл манай Budda Vista төсөл маань Монголын зах зээл дээр дуплекс хаусны загварыг бол анх одоо нийлүүлсэн ийм онцлогтой төсөл байгаа. Тэгээд MCS Estates компанийн хувьд бол нэг давхрын indoor street-ийн менежмент мөн орчин суугчдаа одоо нэг доороос үйлчлэг авах зориулагдсан 2 давхрын бол бас үйлчлэгээний талбайнуудын бол менежментийг бол хариуцсан бол ажилтдаг байгаа. Цогцоороо яг энэ байшингаас гарахгүйгээр бүх үйлчлэгийг авах боломжтой гэсэн үг үү те? Тийм. Энэ indoor street гэдэг концепц маань бас яг Budda Vista төслийн хувьд бол бас яг Монголд анх удаа энэ indoor street гэдэг одоо энэ загварыг бас бий болгосон юм онцлог байгаа. Яг одоо тав дээр өнөөдөр энэ өвлийн хүүтэн өдөрч гисэн хоёлаа ингээд лобби дээр одоо нэг хувцастай ингээд зогсож байна. Indoor street руугаа ороод бол төрөл бүрийн орны хоол те өөрийнхөө хэрэгцээг хангах бүх үйлчлэгийг бол нэг доороос авах юм цогц ийм үйлчлэгийг бий болгосон юм загвар байгаа. Урагшаа Монгол төслийн ерөнхий ивент тэтгэгч амжилт бүхний ард Capital банк. Олон улсын судалгаанаас харахад Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт 4 их 80 төгрөгийн нийлүүлэлт байгаа бол эрэлт нь 5 их 80 төгрөг байна гэсэн тандалт гарсан байна. 2017 онд үл хөдлөх хөрөнгүүдтэй нийт 1 тэрбум 428 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэж, байгаль орчинд хор хөнөөлгүй бизнесийн бодлогыг баримтлан, экосистемийн үйлчилгээний үн цэнийг хадгалж, эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах, технологи ашиглах, төсөл үйл ажиллагааг санхүүжүүлэх, тэдгээрт хөрөнгө оруулах буюу ногоон санхүүжилтийг дэмжин ажилласан байна. Хүний нөөцийн бодлого нэг сонирхолтой, тогтвортой, найдвартай юм шиг миний хувьд санагдав. Уул уурхай эдийн засгаа одоо дагаад үсдэг бол үйл хөдлөнгийн салбар байгаа. Дэлхийн хөгжлийг одоо авчрах. Хаухны бас менежмент хийж байгаа нэг салбар нэхэн бол мэдээж худалдаа үйлчлэгээний салбар руу ордог баг. MCS-ийн одоо ингээд барилга байгууламж дотор үйл ажиллагаа явуулж байгаа тэр бүхий л одоо менежментийг хийдэг гэсэн үг юм бол тий. Тэгдэг гэсэн үг. Яг худалдаа үйлчлэгэн дээр илүү яривал яг манай одоо өөрсдөө MCS Estates-ийн 100% эзэмшлийн гэвэл одоо хамгийн том нь гэвэл Budda Vista байгаа. Одоо яг indoor street гэж нэрлэдэг байгаа. Яг ингээд гудамж гэхдээ баг гадаа явж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тэгээ манайх шиг юм хүүтэн одоо уур амьсгалын оронд бол тохиромжтой. Тэгээд бас ерөнхийдөө тухайн үед бол нэлээд шинэлэг концепц болов уу гэж бид одоо бодож хийж исэн. Зүгээр өөр томоохон төслүүд гэх юм бол одоо Central Tower буюу одоо сая өнгөрсөн жил шинээр ашиглалтанд орсон одоо Shangri-La Center буюу байгаа. Тэр бол дандаа одоо Shangri-La-тай одоо хамтарсан одоо байгууллагууд байдаг. Тэр яг тэр хоёр том объектын дээр бол яг тэр миний яриад байгаа property management нь бол Shangri-La хийдэг. Ер нь бол Хонконгоос одоо удирдлагатай. Биднээс бол яг хуу тэн дээр одоо яг зүгээр хувьцаа эзэмшигч байдлаар оролцож байна.
Сүүлийн үеийн судалгаанаас хараад үзэх юм бол манай монголчууд стандарт буюу тансаг зэрэглэлийн башаа их хэрэлттэй байдаг юм байна манай Монголд. Эдийн засгийн уналт явагдаж байна, инфляц унж байна, мөнгөний хаш унж байна гэл ингээд идэг хэрнээ. Яг бодит байдал дээр бас ингээд бас нийцдэггүй юм болоо да гэж бас бодсон. Зүгээр таны хувийн бодол. Тэгэхээр аль зах зээл дээр л хэрэгцээ бол байгаа. Зүгээр одоо жишээлбэл сүүлийн хэдэн жилүүдэд одоо улсаас одоо 8% зээл гээд яхаар залуучууд зориулсан хямдхан байрууд бол борлуулалт маш өссөн. Манай компанийн бодлого бол зүгээр ер нь яг гой бүтээгдэхүүнээ л зөв ингээд хийгээд чадвал аль зах зээл дээр л ер нь боломжууд бол байдаг. Тийм учраас бид бас нэг ийм сүүлийн 2-3 жилээс бас ийм 3 брэнд үүсгэх гэдэг одоо хичээж ажиллаж байгаа. За манай одоо яг хамгийн өндөр зэрэглэлийн брэндийн нэр нь бол одоо Vista. Тэр нь өөрөө Bella Vista, Buddha Vista, тэгээд Ascend Village by Vista гэж байгаа. Ингээд өндөр зэрэглэх. Viva гэдэг нь болохоор манай яг хамгийн залуучууд зориулсан одоо боломжийн үнэтэй тийм байрууд. Viva дээр болохоор яг Ярмагт байдаг хамгийн том нь. Мөн бас одоо Өмнөг аймгийн цогццын суманд одоо Energy Resource компани ажил зориулж бас бараг 1000 гаруй орон сууцтай тийм маш том орол барьсан. Тэр минаас Viva. Тэгээд яг дундаж одоо зах зээлийн дундаж юу барьж авахын тулд биднээс Vita гэдэг ийм брэнд одоо гарах гад бас ажиллаж байгаа. Тэгэхээр бидэд бол одоо бүхэл зах зээл дээр боломж байна гэж харж байгаа. Гэхдээ одоо зөв цагаа олох хэрэгтэй. Мөн бүтээгдэхүүн нь өөрөө одоо зах зээлийн одоо шаардлага нийцсэн байна. Дэлхийн үйл хөдлөх хөрөнгийн салбар бол хэдийнэ үжээ 100 жилийн түүхтэй тий. Тэгээ 12 их 80 төгрөг бол эргэлддэг ийм салбар байгаа шүү дээ. Манай Монголын үйл хөдлөх хөрөнгийн салбар бол үүсээ дөнгөж 20 жил болж байна. Одоо л яг хөгжлийн хоншигтанд явж байна шүү дээ тий. Таны бодлоор яг энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд гэх юм бол яг энэ салбар ер нь яавал илүү хөгжих юм шиг санагддаг вэ? Тэгээ яг миний бодлоор бол үйл хөдлөх хөрөнгийн менежментийн салбар бол үнэхээр одоо шин салбар. Одоо өмнө бол ингээд барилгын салбартаагаа дандаа цуг дагалдаж явдаг байсан. Яг одооноос эхлээд ингээд арай жоохон баг багаарч гэдэг юм уу, жоохон тусдаа салбар болох жоохон болов уу гэж одоо би бол хувьдаа хартыг. Яг салбартаа ажиллаж байгаа хүний хувьд бол одоо яг 4-5 жилийн үнэхээр бүүмийн үед бол одоо айгүй их барилга одоо баригдсан. Анзаараад тахад бас менежментийн бол их бас одоо дутагдлууд бол ер нь харагддаг. Тэгэхээр биднээс манай компанийн зорилго бол өөрийн эзэмшлийн байрууд дээр нэгдүгээрт үйл ажиллагаагаа одоо нэвтрүүлж одоо стандартуудыг нэвтрүүлж мөн бүр алсын хараад бол бас бусад одоо ийм үйл хөдлөлийн компаниудтай хамтарч ажиллаж одоо туршлагаа хуваалцчих юм уу те ер нь одоо энэ салбартаа л одоо хувь нэмрээ оруулж ажиллах тийм төлөвлөлттэй. Бид нар яагаад энэ удаас танай компаниг онцлсон бэ хэр мэдээж 2017 оны онцлог за үйл хөдлөх хөрөнгийн компани болсон байгаа шүү дээ. Тэгэхээр 2017 он та бүхэнд бас ямар амжилт ололтоор дүүрэн жилүүд байв? За яг нийт одоо манай property group-ийн хувьд гэх юм бол одоо хамгийн сүүлд ашиглалтанд оруулсан төсөл гэвэл яхаргүй Ascend Village болж байгаа. За тэгээд Ascend нь өөрөө бол тухайн үед одоо бас улс орны нэлээд нүүр царай болсон, томоохон төслийн нэг болсон. 17 онд зүгээр гол онцлог ажлууд гэх юм бол тухайн салбартаа ч юм уу одоо нэлээд үйл ажиллагаа яваад одоо тэр үйлдвэр компаниуд бол бас нийгмийн хариуцлага гэдэг маш чухалчилж авдаг. Манай компанийн хувьд бол одоо компани бодлого стратегид бол байнга орж авдаг. Тэгэхээр биднээс ээлтэй ертөнцийн төрийн бас байгууллагатай одоо сүүлийн жил бол маш одоо ойрхон хамтарч ажиллаа. 16 сая төгрөг босгож бас тухайн байгууллагатай ингэж хүлээлгэж өгсөн байгаа. Тэгэл яг яриад ах юм бол ер нь нэлээд байгаа Achilles Kids гэдэг төрийн бас байгууллагууд байна. Тэрэн дээр бас бидэд очиж хүүхдүүдтэй одоо бэлэг гартуулж ингэж одоо урам өгсөн байгаа. Урагшаа Монгол төслийн ерөнхий ивент тэтгэгч амжилт бүхний ард Капитрон банк. MSS Group бүр 8500 хүнийг бас ажлын байраар нь хангадаг шүү дээ. Тэгэхээр MSS Estates компанийн хувьдаас нийт хичнээн хүмүүс боловсон хүчинтэй байна. Тэгээ боловсон хүчнийхэн тал дээр ерөнхийдөө ямар бодлого баримталж байна? За тийм ер нь зөвхөн MSS Estates гэлтгүү группийн хувьд бидэд одоо өөрсдийнхөө ажилтаа хүмүүсээ бол одоо хамгийн манай одоо үнцэнтэй одоо ингэж явдаг. States-ийн хувьд бол манайх яг өнөөдрийн байдлаар 91 үнэтэй. Энэ жил биднээс 33 шинэ ажлын байр бий болгосон байлээ. Гэхдээ яг давхарцсан гарч орсон тийм тавар 33 шинэ ажил. Тэгэхээр манай яг компанийн хувьд бол энэ жил аягүй их одоо шинэ хүмүүстэй тийм өргөцсөн тийм жил байсан.
MCS Estates компани нь үйл хөдлөх хөрөнгийн менежментийг олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх урайны хүрээнд өөрийн үйл ажиллагаанд дэлхийн үйл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон байгууллагуудын стандартыг нэвтрүүлж байна. 2018 оноос MCS Estates компани яг тухайн салбараа хөгжүүлэхийн тулд ямар зорилтуудыг тавьсан байгаа вэ? За ирэх 2018 оны үед манай группийн хувьд бас их онцгой жил байгаа. Яг тэгэхээр манай группийн 25 жилийн тохиож байгаа. 25 одоо тийм нийгмийн хариуцлагын ажил хий гэсэн тийм одоо төлөвөө биднээс гаргаад явж байгаа. Тэгэхээр одоо маш ажил ариунтай их жил болох уу гэж бодож байна. MCS Estates-ийн хувьд гэвэл мөн л адилхан биднээс 18 оныхын төлөө гаргаад одоо барилгууд дээр хөрөнгө оруулалт хийж одоо эрчим одоо хэмнэлтэд ажиллах тэр бодлогоо барьж мөн одоо нийгмийн хариуцлага ухамсарсан тийм ажлуудаа явуулна. Бүх одоо MCS Estates-ийн группийн бүх харилцагч нартаа одоо хамтрах компаниудаа одоо шинэ жилийн одоо мэд түргээд амжилт хүсмээр байна. Тэмүүлэл таны хөтлөн Урагшаа Монгол төсөл. Боломжийг олж харан зөв цагт сайн үдэл хийх нь амжилт авчирдаг. Өөрийн бизнесээ доктортой өргөжлүүлж илүү ихээр өргөжин дэлхийг зорж буй таны төслийг Капитрон банк санхүүжүүлнэ. Үнэт цагийг тань хэмнэх төлбөрийн уян хатан нөхцөлтэй бизнесийн зээлийг санал болгож байна. Баялаг үтээгч таны шийдвэр амжилт болж биелэлээ олох тэр баярт мөчийг бид хамтдаа тэмдэглэх болно. Амжилттай бизнес бүрийн ард Капитрон банк.